Сайн байцгаана уу? Монголизм тип таарууч бүгдээрээ тавтай морилно уу? Ингээд Harmony Nerd маш их ажилтай. За дээрээс нь эрүүл мэндийн шалтгаанаар бичлэгээ бас хийхгүй жаах удчихлаа. Тэгээ та бүхнээсээ хүлцэл өчье. За мэдээж 7 сар гарч байна. 7 сарын 1-ээс 7-ны хоорондох 7 хоногийнхоо ерөнхий зурлагыг хүргэж байна. За мэдээж та бүхэн маань мартаагүй бол манай MTD channel маань 7 хоногоо ерөнхий хийдэг байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань ерөнхий зурхай, зурлага, за өрний болон дорны зурхай яаж хүлээж авч, яаж уншиж амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг үү те түүгээрээ хүлээж авахыг хүсэж байна. За мэдээж манайх 7 сарын ерөнхий төлөв байдлын сарын зурхайгаа болвол за энэ эх 7 хоногийн хагас бүтэн сайнаар ерөөхдөө бичлэгээ хийгээд та бүхэндээ хүргэх юм шүү. Тэгэхээр та бүхэн хүлээж байгаарай. За эх 7 хоногийн за ерөнхий энергийн хувьд бол 3 бүлэгт хуваагдаж байна. Та бүхэн маань энэ 3 энергид хариалагдаж хуваагдаж байхаар байна. За манай ихэнх хүмүүс, зарим хүмүүс маань болохоор эх 7 хоногт хит их хөөрцгөлсөн, газардлаггүй байх магадлал маш өндөр байна. За бас болох ёстой зайлшгүй тэр амьдралын даваа ч юм уу, зайлшгүй тэр асуудлууд тэр зүйлүүдээс олж жоохон бодит болох ёстой тийм зүйлээс цухтаах, зайлсхийхтэй хариуцлагаас цухтаах тийм байдалтай харагдаж байна шүү. Тэгэхээр ерөөхдөө бол энэ амьдрал даваа нухчаатай, гой сайхан билгүүдтэй тий амьдрал чинь дээшээ доош угаасаа савладаг. Тэр уналтууд болон тэр болох ёстой тэр асуудлуудыг бол шууд хүлээж аваад түүнтэй зоригтойгоор нүүр тулаад давж гараад түүнээсээ сурах ёстой тэр сургамж тий сурах ёстой тэр зүйлсээ сурч авч иж амьдралын дараагийн бэлгүүд, дараагийн бүлгүүд рүү орох ийм боломжтой байдаг шүү. Тэгэхээр болж байгаа тэр бодит үйл явдал болон болж байгаа тэр хариуцлагатай болох ёстой зүйлсээс та цухтааснаар ерөөхдөө бол энергийн болон сэтгэл зүйн оюун санааны бүхий л блоконд орох. Тэгээ хойшлоод савн дүүрээд те араас ирж байгаа ертөнцөөс ирж байгаа тэр бэлгүүдийг хүлээж авах боломжгүй ингээд савн дүүрч гисэн иймэрхүү байдалтай болчихдог шүү. Тэгэхээр тань дээр ирж байгаа ямар нэгэн асуудлуудаас битгий цухтаарэ. Харин ч нүүр тулаа түүнтэйгээ тэмцээд ард нь гараад тэгээд саваа хосолсныхаа дараа арийнхаа амьдралын ирж байгаа бэлгүүдийг хүлээж аваарэ гэж хэлмээр байна. За дараагийн юу нь бол энержи бол Queen of Swords гарч ирж байна. Тэгэхээр оюун ухааны хувьд бол оюун санааны хувьд бол манайхан маань илүү бие даасан, маш их юм хөгжилтэй, нийтч сэргэлэнтэй, хүчтэй, аливаа зүйлийг боддоор ялгаж залгах чадвар маш сайн, логик ухаан сайн, алсын хараа сайтай. Ер нь оюун ухаан өөрөө ерөөсөө цэлмэг саруул байна гэж харагдж байна. За дараагийн энергийн хувьд бол сэтгэл зүйн хувьд гэх юм уу, сэтгэл хөдлөлийн хувьд бол ерөөхдөө зүүд нойр тавгуутхэр байна. Сэтгэл ханамж муу те иймэрхүү энерги харагдж байна. За тэгвэл эх 7 хоногт болох үйл явдал юу болох вэ гэж 3 үзэр дэлгэсэн байгаа. За тэгэхээр нэгдүгürt бол маш их ачаалттай байх нэ. За ачаал их үүссэн, маш их ачааг нуруунд дээр үүрсэн, хүний болон өөрийн хийх ёстой зүйлсүүдийг өөр дээр үүрсэн, за олон асуудлууд их давхцсан, маш их стресстэй ийм байдалтай харагдаж байна шүү. Тэгэхээр адаглаад та бүхэн маань өөрийнхөө хийх ёстой зүйлсийг эртнээс багаар хийх юм уу, овоолж үлдээхгүйгээр мөн дээрээс нь та бүхэн маань зөвхөн өөрийнхөө ажил үүргийг хийдэг ч юм уу те бусдын ачааг үгүй гэж хэлж сурах, бусдын юмыг те алуу би хийгээд үгүй гэж өөрийнхөө ачаагч хөнгөлөөгүй гэж бусдад хэтэрхий их анхаарал тавих ч юм уу тиймэрхүү байдлаас сэргийлээрэ гэж. За дараагийнх нь болохоор Ace of Wands байна те. Тэгэхээр шинэ эхлэлүүд маш их тавигдаж байна эх 7 хоногт. За жишээ нь бие махбодын болон сэтгэл зүйн бүхэл байдлаараа маш их бүтээлч байх юм байна.
маш их юм бүтээлч байдлууд ундарсан, олон сайн мэдээнүүдтэй. За шинэ үйл явдлыг эхлүүлж байна. За тэр нь бол юу ч хийж болно. Та шинэ ажилд ороод дадлагын хугацаа, туршилтын хугацаагаа эхлүүлж явж иж болно. Эсвэл одоо йог, бясалгалт одоо бүртгүүлээд явж иж болно. Фитнест явж иж болно. Аяллаар явж иж болно. Маш их юм шин одоо үйл явдлуудыг бол үйл хөдлөлүүдийг хийхээр ийм хүсэл тэмүүлэл маш өндөртэй. Ийм гоё 7 хоног болж байна. За нөгөө талаараа бас юм юу байна? Санхүүгийн хувьд одоо маш их бэрхшээлтэй. Одоо үргүү зардал гэдэг лүү те. Зарлага өндөртэй. Тэгэхээр одоо зарлага өөрөө өндөр байгаад за нэг талаараа бас энэ санхүүгийн хувьд бол ямар нэгэн асуудал бэрхшээлүүд тулгараад ирэхээрээ түүнийгээ дагаад одоо сэтгэл зүйн байдал чинь бас унах ч юм уу те түүнийгээ дагаад ийм стресст орох ч юм уу иймэрхүү байдлууд гарах нь шүү. Тэгээд бас түүнийгээ дагаад хохирогчийн сэтгэл зүйтэй байх гээд байх талтай юм шүү. Одоо магадгүй та өөрийнхөө ажлыг ч өөрийнхөө энэ одоо энэ барден гэдэг ачаа гэдэг тийм ийм их одоо өөрийн ачаа үрчээд стресс үрчээд хүний имийг дахиж хийж өгнө гэд үгүй гэж хэлж чадахгүй амлчаад ч юм уу эргээд одоо ингээд тэр хүнийхээ имийг арай хийж дуусчаад одоо таны ажил үлдсэн тий цаг хугацаанд хийгдэж амжаагүй байхад тэрнээс болоод ингэчлээ тэр л ингэчлээ гэдэг ч юм уу нэг юм өөрийнхөө буруу юм одоо менежментээс болж бусдад буруугаа чихэх ч юм уу эсвэл хорвоо ертөнцийн юм хохирогч мэтэр хохирогчийн сэтгэл зүйтэй байх гэдэг нь шүү. Тэгэхээр үүнийг бас анхаарч өгөөрэй манайхан. За тэгээд анхаарах зүйлсүүд нь бас байна. За мэдээж анхаарах зүйлс нь бол бас л ингээл тавтагдаал гарч байна. Энэ дээр болохоор санхүүгийн бэрхшээлүүдэд одоо гарах магадлал өндөр байна гэсэн. Тэгэхээр чинь энаараа зоос барьсан. Тэгээд энэ зоос барьсан гар чинь дээшээ харах байтал доошоо харчихсан байна. Тэгэхээр ингээд гарнаас маш их хэмжээний мөнгөнүүд уннаа гэж байна. Тэгэхээр санхүүгээ маш сайн хянах хэрэгтэй. Тэгээ маш сайн хямгадах хэрэгтэй. Эх 7 хоногт одоо хэрэггүй зардлууд гарах хит их одоо шунаж илүү дутуу хэрэгтэй хэрэггүй юм худалдаж авах. За тэр тусмаа одоо амралтаа илүүд болж ийн тэр нь одоо түүндээ зориулаад ч юм уу хамаг мөнгөө тавьж явуулах тууж явуулахын гих мэтчлийн иймэрхүү өргүү зардлууд маш гарахаар байна. Тэгэхээр эндээ санхүүгээ маш сайн хямгадаарэ санхүүгийн хяналтаа сайн тавиарэ гэж байна. За дараачих нь болохоор анхаарах зүйл нь сонголт гэж байна. За ямар нэгэн томоохон хэмжээний сонголт шийдвэрүүдийг гарах 7 хоног байна. За тэгэхээр тэр сонголт шийдвэр дээрээ бол бас их анхааралтай сонголт хийгээрэй. За сонголтын хувьд бол яг заавал тэрийн сонгоорой, энийн сонгоорой гэж хэлэх бол өөрөө их буруу зүйл. Яг тэгвэл 100% сонголт, 100% зөв сонголт, зөв шийдвэр гэж бол байдаггүй. Тэгэхээр та сонголтоо хийхдээ аль болох одоо өөрийнхөө үнэт зүйл, эрхэм зорилго хаана явна түүндээ тааруул сонголтоо хийгээрэй гэж байна. За тэгээ хамгийн сүүлийн анхаарах зүйл бол амралт гэж байна мэдээж. За энэ дээр маш их юм ачаалттай, стресстэй байна гэж түрүү ярьсан тий. Тэгэхээр одоо аль болох одоо ээлжийн амралт ч юм уу тий амралтаа авах боломжтой бол амралтаа аваарай. Тэгээд энэ их ачаалал, айдас, стресс, түгшүүр тий энэ бүх зүйлээсээ болоод одоо маш их юм стрессэнд орноо. Тийм учраас орж байна тий. Тэгэхээр нэг бол бясалгаарай, гоё бясалгалд яваарай. За бас амралтаа аваарай. Тэгээ амарсан ч гэсэн зөв амралтыг хийгээрэй гэж байна. За тэгээд бие махбод болон одоо оюун санааны амралтыг бол аль хэдийнгийн одоо бүрэн амралт хэмжээгээр хийгээрэй гэж байна. Манайхан ч одоо амрлаа гээл аялал зугаалганд яваал тий амралт зугаалганд яваал ингээл энэ одоо бас яг зөв амралт мөн үү биш үү тий түүн дээр бас анхаараарай гэдгийг сануулж байна. За ингээд өвөг дэц сахиусан тэнгэрүүдээс ирж байгаа мессежүүдийг өгч чинь. За тэгэхээр сэтгэл зүйн хөгжил тэгэхээр одоо сэтгэл хөдлөлөө сэтгэл зүйн байдал сэтгэл хөдлөлч ерөөхдөө бол энэ буруу харц учраас юм даун тий доошоо харсан байна. Тэгэхээр ингээд юм өөдрөг болох тий одоо сэтгэл зүгээ дээшлүүлэх одоо тийм үйл хөдлөлүүдийг аваарэ гэж байна. За дараагийн зөвлөгөө нь бол за уучлал гэдэг үзэр одоо доош харцсан байна. Тэгэхээр магадгүй та бүхэн хин нэгнийг уучлахгүй байна. Эсвэл хин нэгнээс та уучлалт гуйх ёстой байгаад байна. Магадгүй та хин нэгнийг гомдоосон бол уучлалтаа гуйгаарай. Хин нэгнийг уучлах чадахгүй байгаад байвал тэр бүхнийг одоо сул тавиад уучлаад өршөөгөө зүрхэн үрдээ гоё нээгээд ингээд өгөөрэй гэдгийг сануулж байна. За ингээд сүүлийнх нь зөвлөгөө бол
заах гэдэг үзрэн teaching. Тэгэхээр мэдсэн сурсан юмнуудаа бусдад гоё зааж өгөөрэй. Дээрээс нь одоо юу гэдэг бусдад гоё хуваалцаарай. Битгий ингээд одоо нөгөө ийм ганцаараа амин хувиа хичээсэн тийм битгий байгаарай л гэдгийг хэлж байна. Та өнөөдөр ямар нэгэн зүйлтэй болсон бол бусдад хуваалцаарай. Ямар нэгэн зүйлийг мэдэж авсан бол бусдад заагаарай гэдэг зөвлөгөө болсон байна шүү. За ингээд энэ эх 7 хоногийн мудраа үзэр маань болохоор за энэхүү гарын хөдөлгөөнийг та бүхэн хийгээд 1-3 минутын турш юу ягаарэ бясалгаарэ. За энэ мудраа бол өөрөө I'm not to judge гэж юм. Тэгэхээр шүүмжлэгч битгий байгаарэ тий. Одоо шүүмжлэгч байдлаа хянаарэ. Шудраг эсийг эрхэмлээрэ justice. Тэгэхээр нөгөө шүүмжлэгч байдал нь илүү дамгаалах тиймэрхүү магадaltaй л да. Тэгэхээр ингээд хитрхи бусдад бити judge хийгэрээ гэдгийг анхааруулж байна шүү. Тэгээд энэ мудраны маань за affirmation буюу батламж үг нь болохоор миний хайр бусдыгч намайгч эдгээдэг гэдэг одоо батламж үгийг та бүхэн энэ 7 хоногжонгоо өглөө оройдоо 1 буюу өдөрт 2 удаа уншаарай. Тэгээд энэ мудраа бол таны толгойн эргэтэн системийг бас тэнцвэржүүлэх хэр байна. За тэгэхээр энэ их одоо ачаатай стресстэй ачаалалтай энэ их амралт хэрэгтэй байгаа ийм зүйлсд чинь бол энэхүү мудраа танд туслаж чаднаа гэж байна шүү. За ингээд цаг цаваа гаргаж үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ эх 7 хоногийн хагас бүтэн сайнаар сарын урилгаараа уулзцгаая. Баярлалаа.